Learning with Emily суугт тавтай морилно. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, өнөөдөр бүгдээрээ дүрснүүдийг нэрлж сурцгаая. Дөрвөлжин, дөрвөлжин. Дугуй, дугуй. Гурвалжин, гурвалжин. Тэгш өнцөгт, тэгш өнцөгт. Зууван, зууван. Зүрхэн хэлбэр, зүрхэн хэлбэр. Таван өнцөгт, таван өнцөгт. Зургаан өнцөгт, зургаан өнцөгт. Найман өнцөгт, найман өнцөгт. Одоо бүгдээрээ асуулт хариултаа эхлүүлцгээе. Өндөг ямар дүрстэй байна вэ? Зүүн, зөв таалаа. Зогс тэмдэг ямар дүрстэй байна вэ? Найман өнцөгт маш сайн байна. Пиццаны зүсэм ямар дүрстэй байна вэ? Гурвалжин маш сайн байна. Сагирган боб ямар дүрстэй байна? Дугуй. Зөв хэллээ. Утас ямар дүрстэй байна вэ? Тэгш өнцөгт зөв байна. Шуудангийн марк ямар дүрстэй байна вэ? Дөрвөлжин онц сайн байна. Бөмбөлөг ямар дүрстэй байна вэ? Зүрхэн хэлбэр. Өнөөдөр сайн таасан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.